За бүгд 91 гэхээ. 91 нь болохоор E ба F матрицын хувиргалтын матрицсан харгалзан AB. Өөрөлдвөл E хувиргалтыг хийхэд бүгд A матрицаар, F хувиргалтыг хийхэд B матрицаар хувирах юм байна. За тэгэхээр эндээс би одоо яах вэ гэсэн чинь AP хувиргалтын матрицыг болно гэж. AP хувиргалтын матриц. Тэгэхээр ямар нэгэн цэгээ эхлээд бүгдээр E матрицаар хувиргаад дараа нь F матрицаар хувирна гэсэн үг. За тэгсэн чинь эндээс юу болох вэ? Эхлээд E матрицын хувиргалт нь A байгааз тэгэхээр эхлээд би A матрицаараа хувиргаад тэгээд дараа нь гадна талаас нь дараа нь B матрицаараа хувиргана. Тэгэхээр би эндээс AP хувиргалтын матриц нь гэдэг энэ цэг гэж нөхөхдөө энийг тавих юм байна. B A матрицаар хувиргана. Хувиргалтын матриц нь ийм байна гэд. За тэгэхээр энийг нь сайн харагшаараа AP. Энэ AP гэхээр эхлээд нөгөө матрицыг A-г B-гээр үржүүлэх. B-г A-гаар болох хоёр чинь ялгаатай. Тийм учраас энийг сайн анзаарах шүү. AP хувиргалтын матриц гэхээр эхлээд дотор талын E матрицаар хувиргана. За E матрицаараа буюу A матрицаар хувиргачаад дараа нь гарсан үр дүнг нь AP буюу B матрицаар хувиргана. Тэгэхээр яг үржүүр хэлбэртэй бол B A матрицаар хувиргана гэсэн үг. За нэг дараа нь жишээн дээр нь тайлбарлана. За 92 болохоор ингэнэ. E нь E матрицын хувиргалт гинэ. За E-гээр болохоор бүгдээрээ энэ матрицаар хувиргана гинэ. E матрицын хувиргалтын матриц нь энэ. За F нь болохоор цэгийг энэ вектороор зөөнө гэж. За тэгвэл AP хувиргалтын матрицын томьёог бичээрэй гэж байна. Тэгэхээр эхлээд бүгдээрээ яах вэ гэсэн чинь цэгээ одоо F гэдэг түрүүний өмнө хэлснээр за одоо би AP хувиргалтын матрицыг бичиж шүү дээ. Эхлээд E хувиргалтаа хийчээд дараа нь F хувиргалтаа гэнэ гэсэн үг. Тэгэхээр E хувиргалтаа хийнэ гэхээр эхлээд бүгдээрээ нэг X, Y цэг байсан. Энийг би E матрицаар хувиргана. За E матрицаар хувиргана гэхээр чи E матрицаар үржүүлнэ гэсэн үг. Дараа нь бүгдээрээ энэ вектороор параллел зөөнө гэхээр яадаг вүлээ гэсэн чинь энэ хувиргалтын матрицаар гэж зөөх учраас F матрицыг нэмнэ гэсэн үг тийм. За тэгэхээр дэс бүгдээрээ нөгөө энэ манай X штрих Y штрих гарна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр одоо манай E матриц маань юу вэ гэсэн чинь A B C D. За энэ матрицаар эхлээд цэгийг хувиргачаад дараа нь бүгдээрээ энэгээр параллел зөөнө гэдэг чинь яадаг вүлээ гэсэн чинь цэгийн координат тус бүгдээр нь EF нэмээд өгчнө гэсэн үг тийм. За жишээлбэл одоо юу гэдэг манайх EF-ийн оронд би жишээлбэл 2 3 гэсэн координаттай вектор зөө гэсэн үг шүү дээ. За тэгвэл энд манай нэг цэг байгаа. А цэг нэг X Y координаттай. За энийг энэ вектор зөөнө гэдэг маань X тэнцэл рүүгээ 2 нэгж зөөвөөд тэгээд дараа нь цэгээ Y тэнцэл рүүгээ нэмэх 3 нэгжээр зөөсөн буюу ингээд параллел зөөсөн гэсэн үг тийм. За тэгэхээр цэгийн координат яаж өөрчлөгдөж байна гэсэн чинь X нэмдсэн бол X нь 2-оор нэгдсэн байна тийм үү. Тэгэхээр энэ A штрих нь X дээр нэмэх нь 2. Тэгээд энэ дэсний дараа Y координат нь 3 нэгжээр нэмэгдэж байна. Тэгэхээр Y дээр нэмэх нь 3 гэж ингэж өөрчлөгдөж байгааз. Тэгэхээр өөрөлдвөл бүгдээрээ гарсан энэгээр хувиргаад гарсан цэгийнхэн координат дээр EP нэмээд өчнө гэсэн. За тэгэхээр хувиргалтын матрицаар илэрхийлэхээр ингэж болно. За эсвэл бүгдээр ингээд 2 давхар хувиргаж байгаа хувиргалтын матриц дээр өргөтгөлийн матрицаас ашиглаж болдог. За гэхдээ дунд сургуулийн хэмжээнд бол ингэж болох бах тий. За энийг бүгдээ үржүүлээд энийг нэмнэ гэсэн үг шүү дээ. За энийг бүр үйлдэлээр хийгээд бас гаргах болно. За тэрийг гаргах чи дараа нь би өргөтгсөн матрицыг харуулъя тий. За тэгэхээр яасан гэсэн эхлээ бүгдээрээ энэ матрицаар энийг хувиргана гэдэг маань энэ матрицаар үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр матрицаар үржүүлэхдээ эхний матрицын мөрийг дараагийн матрицын багны элементээр харгалзан үржүүлээд нэмэхээр А гүрчин X нэмэх нь B гүрчин Y. За дараагийн үйлдэл нөхрөө дараагийн мөрийг дараагийн багны элементээр харгалзан үржүүлэхээр CX нэмэх нь DY. За тэгчээд дараа нь бүгдээ координат дээрээ EF нэмж өгнө гэсэн үг тий.
За тэгэхээр эндээс энэ маань AX дээр нэмэх нь B гэх тэр хоёр матрицыг энэ хоёр матрицыг болохоор бүгдээрээ нэмэхдээ харгалзан координатаас бүрдээ эхнийх дээр нь нэмээд хоёрдугаарх дээр хоёрдугаарх нэмээд ижил хэмжээтэй хоёр матрицыг л нэмж болно шүү дээ. E CX дээр нэмэх нь D-ийг нэмэх нь F. За ингээд нэг илэрхийлж болно. За эсвэл бүгдээрээ бас яадаг гэхээр за энэ баанд нь харуулчих. За хувиргалтын матрицыг бас ихэнх тохиолдолд яадаг гэхээр хоёр хувиргасны дараах хувиргалтын матрицыг нэг тийм том матрицаар илэрхийлж болно. За тэгэхээр хувиргалтын өргөтгсөн матрицыг ашигланаа гэдэг маань яаж хувирах вэ гэхээр за одоо би энд энийг харъя. Ийм координат болох гэдэг шүү дээ. За тэгэхээр би энд нөгөө өргөтгсөн матрицыг ингэж ашиглуулдаг. За B C D гэсэн хувиргалтын матриц тий. Тэгээд нөгөө зөөсөн E-пэр. За тэгээд доор нь 0 0 1. За энэ бол манай хувиргалтын матриц. За одоо бүгдээ шалгаж үзье л да. Одоо би яах вэ гэсэн чинь энэ матрицаар ямар цэгийг хувиргах гэж байгаа вэ гэсэн чинь за X Y за өргөтгсөн матриц ашиглаж байгаа тохиолдолд би одоо ингээд X-ийг 2-ыг хувиргаж байгаа шүү дээ. За тэгэхээр доор нь энийг 1 гэж. За одоо бүгд шалгаж үзье. За энэ мөн адилхан 001 энэ одоо тогтмол гэсэн үг шүү. Энэ болон энэ тогтмол. За өргөтгсөн матриц гэхээр би 3-ыг харьцах нь 3 матриц ашигладаг. За одоо тэгэхээр энийг үржүүлж үзнэ бүгдээ. За матрицын эхний мөрийг эхний багны эхнүүдээр харгалзан үржүүлнэ. За тэгэхээр одоо A бүрчиг нь X нэмэх нь B бүрчиг нь Y нэмэх нь E. За дараагийн мөрийг дахиад багнаар үржүүлэхээр C бүрчиг нь за C бүрчиг нь X нэмэх нь D бүрчиг нь Y нэмэх нь F. За сүүлийнх нь энийг өөрчлөхөөр яаж гэсэн чинь 0 0 1 гэж гарч байгаа. За тэгэхээр сүүлийнх нь 1. За энийг өргөтгсөн матрицаар илэрхийлэх гэж яриад байгаа. За энэ нэг манай дөрв матриц буюу X штрих, Y штрих, за сүүлийнхнээс 1. За энэ ингээд сан заруул энэ хоёр нь тогтмол. За тэнгуүл одоо бүгд нөгөө төрнийхтэй харьцуулж харъя л та. Тэгэхээр X штрих маань энэ гэсэн тий. За энд байна. Y штрих маань энд дооц. За тэгвэл бид дунд сургуулийн хэмжээнд бол ингээд ийм уралтын матриц харж болно доо. За 93 дугаар бодлогон дээр ОЦ төвтэй 90 градусаар эргүүлэх эрүүлтийн хувиргалтыг А гэх. За тэгэхээр координат ихэд төвтэй 90 градусаар эргүүлэх хувиргалтын матрицыг А харин Y тэнцүү X тэглэлүүд гишмтэй хувиргах хувиргалтын матрицыг B гэж нэрлэе. Тэгвэл А ба B дараасан хувиргалтын матрицыг болоо гэж. За тэгэхээр бүгдээ тус бэрхэн матрицыг гэдэг. За хувиргалтын матрицыг олох хамгийн амархан арга бол ерөөсөө юу гэхээр бүгдээрээ энд нэг ийм цэг авчи 1-0 координаттай. Энд болохоор n нь 0-1 координаттай 2 цэг авчи. За тэгэхээр хоёр цэгийг яах вэ гэхээр цагийн зүүнний энэ тэгэхээр цагийн зүүнний давуу эсрэг гэж хэлэг байгааз 90 градус төвтэй 90 градусын цэгээр эргүүлэх. За энэ бэлж өгнө. За тэгэхээр би эхлээд яах вэ гэсэн чинь хувиргалтын матрицаа олох гэж байгаа. Ямар цэг хувиргах гэж байгаа гэхээр би энд m цэг n цэг хувиргах гэж байгаа. m цэгийн координат 1 0, n цэгийн координат нь 0 1. За ингэхээр би энд зориуд ингээд нэгж матриц авчиж байгаа. Тэгэхээр ямар ч матрицыг нэгж матрицаар үржүүлэхээр өөрөө гардаг болохоор ингээд A B C D маань гарчна. Энэ маань үндсэндээ манай m штрих n штрих гэх буюу m-ийн хоёр цэгийн дүр нь гарна. Тэгэхээр би одоо энэ хоёрыг эргүүлэхэд л манай хувиргалтын матриц маань шууд гарчих юм байна шүү дээ. За тэгэхээр координатын ихэд төвтэй 90 градус эргүүлнэ гэдэг нь бүгдээрээ ингээд тригонометр дээр ингээд 90 градус маань ингээд 90 градус ингээд 180 ингээд 270 ингээд 360 гэдэгтэй яг адилхан. Тэгэхээр 90 градус эргүүлнэ гэдэг маань бүгдээрээ координатын ихэд төвтэй энэ m цэгээ 90 градус эргүүлжээ. Тэгэхээр манай дүр нь хаачих n цэг дээр очно гэсэн үг. Тэгэхээр манай m штрих цэгийн дүр маань хаана очих вэ гэхээр 0 1 дээр очиж байна. За тэгвэл n цэг маань хаачих юм гэсэн чинь 90 градус эргэлээ энд ирнэ.
Тэгэхээр энэ маань n штрих буюу хасах 1 байхад тэг болох нэ. Тэгэхээр хасах 1 байхад тэг. За энэ болохоор координат ихэд 0 0 гэсэн цэг төвтэйгээр 90 градус эргүүлжээ гэдэг. За тэгэхээр хуралтын матриц ингэ болсон. За одоо B хуралтын матриц олъё. Тэр маань y тэнцүү x өвдөгшмтэй ургана гэсэн. Тэгэхээр бүгдээр y тэнцүү x өвдөгшмтэй ургана гэхээр за одоо тэрийг хургаж харъя бүгдээр. Тэгэхээр x y координаттай хуралтын матриц болохын тулд би дахиад нөгөө m цэг n цэг авч. Тэгэхээр 1 0 гэсэн координаттай энэ маань 0 1 гэсэн координаттай. За тэгэхээр нэг бүгдээр явах уу гэсэн чинь y тэнцүү x гэдэг шулуун маань 0 байхад 0, 1 байхад 1, 2 байхад 2 гэд. За энэ чинь би нөгөө 1 хичнээн 2 нүтээр авчихсан шүү дээ. Тэгээс энэ 0.5 байсан шүү дээ. За энэ үний өвдөгшмтэй ургана гинэ. Тэгэхээр мөн адилхан би хувиргалтын матриц олох гэж байгаа. Тэгэхээр координат ихэд төвтэйгээр хувиргална гэдэг маань дахиад нөгөө 1 0 0 1 гэсэн цэг авчихна. За одоо би шууд дүрийн тавьчих. Дахиад би одоо m цэг n цэг хоёр авлаа. Хувиргалаа дүр нь энэ гарна. За эрдэнэс x өвдөгшмтэй ургана гэсэн үг шүү дээ. За тэгэхээр яах юм гэсэн чи бүгдээрээ одоо m цэгийг энэ шулууны өвдөгшмтэй ургана гэдэг маань m цэгийг дарлаад энэ шулуунд перпендикуляр татаад тэг яг ижил зайд орших энэ цэгийг нь n штрих гэж байгаа. За манайх эрдэнэс x учраас энд ингээд квадрат үүсэж байгааз тэгэхээр квадратын хоёр диагонал тэнцүү учраас манай m цэг маань дүр нь шууд n цэг дээр буучна. Өөрөлдвөл 1 нэтер байсан цэг маань 0 нэтер буучна. Харин манай энэ цэг маань эрдэнэс x өвдөхээр мөн адилхан квадрат үүсгээд энэ шулууны өвдөгшмтэй урна гэхэд дүр нь m болчихно. Тэгэхээр 1 0 болчихмор. За энэуд манай эрдэнэс x өвд хургалтын матриц. За одоо бүгдээр яах чаа гэсэн чинь тэгвэл a ба b дараасан хургалтын матрицыг болгож. Тэгэхээр эхлээд a хургалтаар хургаад дараа нь тэрийгэ b хургалтаар хургах юм байна. Тэгэхээр эхлээд энэ хургалтаар дараа нь b хургалтаар матрицаар хургана гэхээр b2-ын үржин манай хургалтын матриц болж байна гэсэн үг. За манай b буюу төгсгөлийн хургалтын матриц маань эрдэнэс x-ийн хувьд гишмтэй хурах матриц нь 0 1 1 0 гэх бүтээрсээ болсон. За a матриц буюу координатын эхийн хувьд бүгдээ 90 градус эргүүлнэ. За 90 градус эргүүлэгдэх маань яг тригонометри нэгтэй шиг 90 180 270 буюу нэг талаас бүгдээ 90 градус гэдэг маань яаж ийн гэсэн чинь цагийн зүүнний эсрэг эргэж байгаа гэсэн үг шүү зэ. Тэгэхээр энд нөгөө нэмэхэр хасахгүй бүгдээ яах юм гэсэн чинь ингээд цагийн зүүнний дагуу гэсэн үг. За тэгэхээр одоо энэ хэрэг урьдчилнэ. Бүгдээ нөгөө матриц маань юу гэсэн чинь 0 хасах 1 1 0. За энэ хэрэг урьдчилъя. Тэгэхээр энэ маань ингээд урьдчилэхээр юу болохыг гэсэн чинь матриц харгал зөв өөрчлөлт нэмэхээр 1. За дараагийн энэ мөрөө энэ багнаар харуулсан өөрчлөхээр тэг гарах юм байна. Тэг. За дараа нь бүгдээ энийг ингээд өөрчлөхээр 0 гарах юм байна. За дараа нь энийг ингээд өөрчлөхээр хасах гарах юм байна. За энэ маань манай нэг мөсөн хургаж байгаа матриц нь болчихно. За бүгдээ тэгвэл шалгаж үзье. Манай олох хариу бол энэ юм байна шүү дээ. За одоо бүгдээрээ нэг тодорхой жишээ дээр харж үзье. За одоо би 1 0 0 хасгана гэсэн матрицаар за нэг цэг хургая. За бүгдээ тодорхой нэг жишээ авчих. 2 1 за хасах нэг 3 ч юм уу. За ингээд би нэг k l гэсэн хоёр цэгийг хургаад үзье. За тэгэхээр эхний матрицын мөрийг дараагийн матрицын багны элементээр харгалзан өөрчлөлт юм. Тэгэхээр эндээс энэ маань 2. За дараа нь энийг ингээд өөрчлөхээр хасах нэг болох юм байна. За дараа нь энийг ингээд өөрчлөхээр хасах нэг. За дараа нь энийг ингээд өөрчлөхээр нэмээд хасах 3 гарч байна. За энэ бол манай k штрих l штрих гэд хоёр цэг маань гарч байгаа. За тэгэхээр энэ маань нэг мөсөн дараалан 2 ургасны үр дүнд ч тий. За бүгд жишээлбэл шалгая. За одоо бүгдээ дараач хургаад үзье яг дөрөв гарч ийн үү. За эхлээд би ямар цэгийг авсан бэ гэсэн чинь k цэгийг авсан. 2 1 гэсэн координаттай k цэг. За энэ цэгийг бүгдээрээ координат ихэд төвтэй 90 градусаар эргүүлнэ гэсэн. За 90 градус эргүүлнэ гэдэг маань бүгдээрээ энэ цэгээ ингэж эргүүлнэ. За тэгэхээр
ишээгээ 2, ишээ 1 байна те. Тэгэхээр манай цэг маань хасах 1 нэмэх 2 дээр шиж. За энэ бол К штрих. За энэ маань 90 градус иргэсэн. Координатын ихэд төвтэйгээр 90 градус ирүүлсэн. За дараа нь энийг бүгдээрээ ертөнцийн x-ийг төвшөнтэй өргөнө. За тэгэхээр 0 байхад 0, 1 ба 2 байхад 2 гэд нөгөө ертөнцийн x шулуунаа зуръя. Энэ шулуунаа төвшөнтэй өргөнө. За одоо бүгдээрээ хасах гэж чинь k штрих цэгийг ертөнцийн x-ийг төвшөнтэй өргөнө. За тэгэхээр бүгдээрээ энд яах вэ гэхээр энд x, y тэнхлэгтэй параллел шулуун татлаа. За энэ дээдлийн мөн энэ хөндлөн хоёртоо параллел шулуун татлаа. Ингээд татаад тэнийг параллелаар ингээд татчихаар яасан гэж манайд квадрат үүсч. Тэгээ квадрат үүсгэр яаж байгаа гэсэн чинь квадратын диагоналууд нь харилцан бүрхэмлэр учраас бүгдээрээ k штрихийг x-ийн төвшөнтэй өргөсөн цэг нь энэ болж таарна. За энэ бол манай одоо эцсийн инженер k2 штрих 2 хүснэ 2 хүргэсэн дараа. Тэгэхээр k2 штрих цэгийн координат нь 2 байхад хасах 1. За тэгээ шалгаад утсан чинь бүгдээрээ нөгөө энэ цэг маань яг 2 байхад хасах 1 цэг дээр ирж байна. За дараа нь 94. Координатын ихэд төвтэй 180 градусын эргүүлэлт гинэ. За тэгэхээр энэ маань яах юм гэсэн чинь координатын ихэд төвтэй бүгдээрээ 180 градусаар эргүүлнэ гинэ. За тэгэхээр энэ маань 00 гэсэн цэг төвтэй. За тэгээд 180 градусаар эргүүлнэ гэж. Тэгэхээр би одоо жишээлбэл энд нэг цэг авъя. За энэ цэг нь А цэг нь одоо нэг x координат. За тэгээд 180 градус эргүүлнэ гэхээр бүгдээр яах юм гэсэн чинь за энэ шалуунаа ингээ гүйцээгээд өөрчлөлч. Ийшээ бүгдээр 180 градус эргүүлнэ гэхээр. За тэгэхээр эндээс энэ маань яасан гэж 180 градусаар эргүүлээд тэгээд манай цэг маань А штрих энд ирчин. Тэгэхээр манай энэ цэг нь x байсан бол хасах x ба y нь болохоор одоо энэ зэн y руу шүү дээ. Гэтэл энд ирсэн байгаа те. Тэгэхээр хасах x ба хасах y дээр шийдэж байна. За тэгэхээр энэ маань 180 градус эргүүлэх хувиргалт маань координатын ихэд төвтэй тэгшмийн хувиргалт. За координатын ихэд төвтэй тэгшмийн хувиргалт мөн те. Би ямар цэг тавьсан координатын ихэд тэгшмтэй цэг. Энэ хоёр цэг маань координатын их 00 цэгийн тэгшмтэй хувиргалт. Тэгэхээр за энэ бол 100. За y тэнцээ x шулууны хувьд тэгэхээр манайх y тэнцээ x шулуун маань энэ байна шүү дээ. Энийн хувьд тэгшмтэй хувирна гэхээр энэ цэг маань энд гарах хэрэгтэй. За тэгэхээр биш гэсэн үг. За энэ биш. Y тэнцээ хасах x гэхээр чи манай y тэнцээ хасах x шулуун нөгөө энийн хувьд тэгшмтэй хувирна гэхээр а цэг маань энэ талд гарах шүү дээ. Тэгэхээр энэ биш. Дараа 00 гэсэн цэг төвтэй k комматай. За юу ч гэсэн энэ сүлэх нот о гөрөг тэнхлэхээ тэгшмтэй байсан бол манай а цэг энэ талд гарч шүү дээ. Тэгэхээр биш. Дэн биш. О гөрөг тэнхлэхээ тэгшмтэй хувиргана гэдэг чинь биш энэ доотлих нь биш шүү. Ен биш. За тэгэхээр координатын ихэд төвтэй k коэффициенттэй коммутад. За тэгэхээр энэ маань координатын ихэд төвтэйгээр ямар коммутад вэ гэсэн чинь коммутад гэж болно л доо. Хасах 1 гэсэн үг тийм. Яг k гэдгийн орно яг хасах 1 коммутад. За ерөнхийдөө зүгээр k гэсэн бол биш болчих тээ. K гэхээр дурын тоо 50 2 байл 2 дахин сунаал 3 байл 3 дахин сунч. Тэгэхээр манайх бол яг k-н тэнцээ хасах 1 үеийн коммутад бол мөн гэтээ k коэффициенттэй коммутад гэж байгаа учраас яг зөв хариу нь а хариу нь бахнэ. За 95. Энэ цэгүүдээрээ гурвалжныг о цэг төвтэйгээр 2 коммутатаар хувирга гэж. За тэгэхээр эхлээ бүгдээрээ нэг төлөөлүүлээд нэг цэг авч. Жишээлх юм бол би энэ дээр координат ихэд төвтэй. За би энэ нэг цэг авч. За нэг а цэг x y координаттай байгаад за координат ихэд төвтэйгээр ихэд тойрог координат ихэд цэгтэй болчихно. К-н тэнцээ 2 коммутад тэгэхээр энэ векторыг 2 дахин сунгана гэсэн үг. Тэгэхээр манай а штрих цэг маань хаана ирэх вэ гэж энд ирчихнэ. За тэгэхээр энэ маань x байсан. За тэгэхээр энэ төсөд хоёр гурвалжин дээ энэ хоёр параллел. За тэгээ энэ 2 дахин сунгасан юм чи энэ маань дундад цэг гэсэн үг. Тэгэхээр параллелаар татсан учраас фалсын чоромоор энэ хоёроос параллел гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг тэнцүү гэсэн үг. Тэгэхээр энэ x бол манай энэ цэг маань 2x гэсэн үг. Яг энэ шиг энэ цэг маань y юм бол а штрихын координат маань 2y болчихно. Тэгэхээр юу гэсэн үг хэрэг а цэг нь x y координаттай байгаад
К тэнцүү 2 коматай зориулбал А штрих нь координат тус бүр нь 2 орчуулчихна гэсэн үг. Тэгвэл одоо бүгдээрээ А-цэг нь 1 2 гэсэн координаттай байгаад А штрихийг олно бол 2 орчуулахаар 2 ба 4. За Б-цэг нь 3 4 гэсэн координаттай байвал эндээс Б штрих нь 2 орчуулахаар 6 ба 8. За С-цэг нь 4 1 координаттай байгаад тэгвэл С штрих нь 8 ба 2 болох юм байна. За 96. Ийм цэгүүдэд оройтой гурвалжин эхлээд энэ шулуунууд хуургаад дараа нь О цэг төвтэйгээр хасах 90 градус эргүүлэх хуургалтыг дараах дүрийн координат нь болгоно. За бүгдээр дүрийн дараалан хуургад болж болно. Эсвэл биш шууд хуургалтын матриц болчих тий. Эхлээд Y-ийн хасахыг сэвд хуургаад дараа нь координатын ихэд төвтэйгээр хасах 90 градус эргүүлнэ гэж. За тус бүрийнхаа матрицыг олчих. Тэгэхээр би А, Б, С, Д хуургалтын матрицаар за нөгөө нэг 0 1 0 1 шиг 1 0-ыг авчлаа мөр тий. 1 0 0 1 гэсэн координаттай 2 цэг аваад хуургая. За хурангуутл би нэгж матрицаар үржүүлж байгаа учраас манай үр дүн нь шууд хуургалтын матриц нь гарна буюу М штрих N штрихын 4 гэсэн үг. За тэгвэл бүгдээр энэ жоохон доош зайтай авч. За тэгэхээр энд яах вэ гэсэн чинь бүгдээрээ Y-ийн X үед манай 2 цэг маань яаж хуурах нь хасахыг сэвд. Тэгэхээр Y-ийн хасах гэсэн маань энэ шулуун тий. 1 байхад хасах 1. 0 байхад 0. За энэний үед гişмтэй хуурах гэж нөгөө 2 цэг. Тэгэхээр манай M цэг энд байгаа. N цэг маань энд байгаа шүү дээ. За энийг Y тэнцүү хасахыг шулуунууд гişмтэй хуурна гэхээр M цэг маань энд гарч. N цэгийн дүр маань энэ байна. Тэгэхээр манай M цэгийн дүр маань бол энэ байна. N цэгийн дүр маань энд гарах шүү дээ. Тэгэхээр манай энэ координат маань M цэгийн координат маань энэ юм шүү. 0 байхад хасах 1 дээр очих юм байна. А N штрих маань болохоор хасах 1 байхад дээр очих. Энэ маань Y тэнцүү хасахыг сэвд хуургаж байгаа хуургалт. За даан бүгдээрээ координатын ихэд төвтэйгээр хасах 90 градус эргүүлнэ. Тэгэхээр эндээс яах вэ гэсэн чинь координатын ихэд төвтэйгээр хасах 90 градус эргүүлнэ гэж. Тэгэхээр координатын ихэд төвтэйгээр бид нар ингээд нэг тойрог зурчаад ийшээ эргүүл одоо энд нэг 30 градус тий. А ийшээ болохоор хасах 30 градус гэдэг тий. За тэгэхээр хасах 90 градусаар эргүүлнэ гэдэг маань дахиад нөгөө 2 цэг авчнаа. M цэг нь 1 0 дахиад N цэг авч 0 1. За одоо энийг яах юм гэсэн чинь хасах 90 градус эргүүлнэ гэдэг маань манай M цэгийн дүр маань хасах эргүүл цагийн зүүнний дагуу хэсэг байх нь шүү дээ. Эргээд энд ирчихнэ. Тэгэхээр манай M цэгийн дүр маань 90 градус эргээд энд ирнэ буюу манай M штрих нь 0 байхад хасах 1 юм байна. За дараа нь тэгэхээр одоо манай хуургалтын матриц А, Б, С, Д-ийг суурилсан матриц болох гэдэг шүү дээ. За дахиад нөгөө 2 цэг хуургана. Тэгвэл амар байдаг гэсэн тий. M-ийн бол хуурглаа үржүүлээ манай матриц маань өөрөө гарна. Энэ маань манай дүр. За тэгэхээр одоо эндээс манай M цэг хаана очсон гэсэн чинь хасах 90 градус иргэнэ гэхээр ишийг хасах 90 градус буюу цагийн зүүнний дагуу иргэнэ гэсэн үг шүү. За тэгэхээр координат нь 0 хасах дээр очлоо. За энэ N цэг маань хасах 90 градус ирнэ гэхээр ийшээ ирэхээр M цэгтэй давхцаад 1 0 болчих юм шүү дээ. За энэ манай цагийн зүүнний шиг хасах 90 градусаар эргүүлж байгаа. Буюу ер нь бол хасах 90 гэдэг маань цагийн зүүнний дагуу гэсэн юм байна тий. За одоо би хуургалтын матрицаа энэ хоёрыг нэгтгэхэд болчих тий. За яасан гэсэн чинь эхлээд бүгдээрээ за хасах 90 градусаар эргүүлж байгаагаа нэг А матриц гээд хасах X-ээр хуургаж байгаа матрицаа А гэж нэрлээд А нөгөө 90 градус эргүүлж байгаа матрицыг B гэж тэмдэглэж. Тэгэхээр би эхлээд А-гаар эргүүлээд нөгөө нэг цэвэр матрицыг дараа нь B-гээр эргүүлэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эхлээд А матрицаар үйлчилчихэд дараа нь B матрицаараа үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр манай хуургалтын матриц маань B-г үржих нь А гарах нь тий. За тэгсэн чинь манай B эхэлж эргүүлсэн хасах X эргүүлтийн матриц маань энэ. Тэгэхээр дараагийнх нь болохоор бүгд рүү хасан чинь энэ байна.
0 хасах 1 1 0. Үнээр сүлд нь эхлээд бүгдээрээ эрдэнцүү хасах гэсэн үнээрээ эргэлнэ. За тэнгуул одоо эндээс эргүүлтийн матрицаа олчихно гэсэн шүү дээ. Хувиргалтын матрицаа нэмсэн дараа сургалтын матрицаа. За ингээд үржүүлээд нэмэхээр манай хасах 1 дараа нь ингэж үржүүлээд эхнийхээр хоёрдугаар үржүүлэхээр 0. За дараа нь болохоор бүгд яах юм гэсэн энийгээ ингэж үржүүлэхээр 0 гарах юм байна. Дараа нь энийгээ ингэж үржүүлэхээр 1 гарах юм байна. За энэ маань шууд хувиргалтын матриц, нэгдсэн хувиргалтын матриц маань гарч байгаа. Одоо би нэг цэвүүдээ хувирах гэдэг байгаа шүү дээ. За манайх ямар матриц гарсан гэж хасах 1 0 0 1. За шалгах зүг болов. За зүг байна. Одоо энэгээр бүгдээ 4-д хувирч шүү дээ. А цэгийг хувиргалаа 1 2, Б цэг маань 3 4, С цэг маань 4 1. За энэгээр хувирахаар болох юм бэ гэсэн чинь эхний мөрийг эхний багны элементээр үржүүллээ. Тэр нь манай А штрихийн эхний координат буюу за 4-д шууд бичиж. За ингээд үржүүлэхээр яасан гэсэн чинь хасах 1. За дараа нь ингээд үржүүлэхээр хасах 3. Дараагийнх нь хасах 4. Яг энэ шиг дараагийнхаа мөрийг ингээд үржүүлэхээр 2 4 1 гарчин. Тэгэхээр манай 4 цэгүүд маань А штрих нь би хасах 1 2-ыг сонгох юм байна. За Б штрих нь болохоор хасах 4 гарах юм байна. С штрих маань хасах 4 1 гарах юм байна. Тэнхлийн үдгэртэнтэй хувиргадаг хувиргалтын матриц. За бүгд хувиргалтын матрицыг амархан бичнэ тийм үү? А гэж тэнхлийн хувиргадаг хувиргалтын матрицыг олох гэдэг юм байна. Хувиргалтын матриц А, Б, С, Д гэдээ авчи. Нөгөө хоёр гоё цэгээ авчи. Хувиргалаа манай хувиргалтын матриц гарна. За X тэнхлийн үдгэртэнтэй хувиргана гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө манай 1 0 маань хаана очих вэ гэсэн чи X, Y X тэнхлийн үдгэртэнтэй хувиргана гэдэг маань энэ яг энэ тэнхлэг дээр байгаа цэг учраас А цэг манолыг хэвээрэл очих юм байна. 1 0 дээр. За нөгөө цэгийг авъя. 0 1 гэсэн координаттай цэг. За энийг Y-ийн үдгэртэнтэй хувиргана хэдгэртэнтэй хувираад манай цэг маань энд гараад ирнэ. 0 хахад хасах 1. Тэгэхээр 2 дугаар координатанд энэ болж өөрчлөгдөх юм байна. Тэгэхээр энэ бол манай OX тэнхлийн үдгэртэнтэй хувиргадаг хувиргалтын матриц байна. За 98. За ийм цэгүүдээр оройтой гурвалжин дээр ямар хувиргалтын матриц ашиглавал ийм гурвалжин үүсэх вэ гэж. Тэгэхээр бүгдээрээ хувиргалтын матрицаа мэдэхгүй байгаа юм байна. За цэгүүдээ мэдж байгаа А, Б, С. Гэхдээ хоёр цэгийг авах хангалттай л да. Хасах 4, хасах 8, хасах 8, хасах 12, хасах 4. Гэсэн чинь манай 4 нь юу гарсан гэсэн чинь А1, Б1, С1. А1 нь 3 3, С нь 3 3. Тэгээ Б, С нь болохоор 9 3. За одоо хувиргалтын матрицаа олохын тулд бүгд энэгээр ингээд үржүүлээ. Тэгэхээр хасах 4А, хасах нь 4Б. За дараагийн цэгээ үржүүлэхээр хасах 8А, хасах нь 8Б. Дараагийнхаа үржүүлэхээр хасах 12А, хасах нь 4Б. За одоо энэ мөрөөрөө үржүүлнэ. Тэгэхээр хасах 4С, хасах нь 4Д, хасах 8С, хасах нь 8Д, хасах 12С, хасах нь 4Д. За энэ маань энэ матрицтай тэнцүү гэсэн үг шүү. Тэгээ харгалзан тэнцүүлж чинь. Тэгэхээр би одоо энийг энтэй тэнцүүлээд дараа нь энийг энтэй тэнцүүлчихтэй. Тэгэхээр хасах 4А-гаас хасах нь 4Б маань 3-тай тэнцүү юм байна. Хасах 8А маань хасах 8Б 6-тай тэнцүү байна. Энэ хоёрыг авахд л манай А, Б гадна гэсэн үг шүү. За бүгд энийг яах вэ гэхээр дээдхээ бүгдийг хас 2-аар үржүүлж байна. Тэгэхээр 8А, 8Б хас 2 үржүүлэхээр энэ маань хасах 6 болчихно тий. За тэгэхээр хасах 8А, хасах 8Б тэнцүү 6. За ингээд нэмэхээр 0 тэнцүү 0 гэдэг А, Б-ээр олдохгүй болчиход ахыг. За тэгвэл сүүлийн цэгийг аваад утсъя. Энэ хоёр дээр явахад нэр тохиромжгүй юм байна. Энэ нэрээ дээр юм байна тий. За тэгэхээр одоо би энд адилтгал гарсан энэ одоо ашиггүй юм авчижээ би. Тэгэхээр хасах 4 үний марж ин тий. Энэ маань 3-тай тэнцүү сүүлийнхэн цэгийг авчиж. Хасах 12-аас хасах 4Б 9-тэй тэнцүү шүү дээ. Харгалзан матрицаа тэнцүүлж. За инхээр А, Б, С алдна тий. За хоорн хасчих. Хасахаар 8А Б-нүд нь стаад 3-аас 9 хасахаар
хасах 6. Зарим маань зөв тавьсан байгаа. Би 9 3 6 6 3 3 за зөв байна. За тэгэхээр эндээс манай А матрц маань А тоо маань хасах 3-ыг баган 4 юм байна. За Б-г олъё. Б-г олохын тулд аль нь ч орлуулсан болно тэр. За эхнийхт нь орлуулчих. Тэгэхээр хасах 4А А-г олцсон шүү дээ. Тэгэхээр А-гийнхаа тавина шүү дээ. Хасах 4-ийг чинь А маань хасах 3-ыг баган 4 хасах 4Б тэнцүү 3. За энэ хоёр маань хураагдаад нэмэх 3 хасах 4Б тэнцүү 3 буюу эндээс манай Б тэг юм байна. За яг энэ шиг би яг энийг энтэй тэнцвүүлээд энийг нь энтэй тэнцвүүлж байна. Тэгэхээр хасах 4-цэгсхэн 4D маань 3 юм байна. Харин хасах 12-цэгсхэн 4D маань 3-тай тэнцвэн байна. За тэгэхээр хооронд нь хасахаар энэ С шүү. 8C гэсний бүгд хурагч юм шүү дээ. Манай C0 гэж таарлаа. C0 юм бол одоо энэ дээдлийнхэн C-д 0-ыг тавьчихаар хасах 4D нь 3 болоод D маань хасах 3-ыг баган 4 болчих юм шүү дээ. За одоо манай хургалтын матриц маань ABCD гэсэн хургалтын матриц маань А цэг маань юу болж ийн гэсэн чинь хасах 3-ыг баган 4 B маань болохоор биш дээ. B 0 гарсан. C 0 гарсан. D хасах 3-ыг баган 4. За ийм хургалтын матриц ажээ. Хургалтын матрицыг олсон гэсэн дээ. За 99. За манай AB хэрчмийн дундад цэг нь M гинэ. Тэгэхээр А цэгийн координат 3 хасах 1, Б цэгийн координат маань хасах B гинэ M гэсэн юм байна шүү дээ. M цэгийн координат нь хасах 2 4, Б цэгийн координат нь мэдэхгүй олно гэж. За тэгэхээр манай эн чинь дундад цэг учраас дундад цэг M-ийн эхний координат яаж гарсан гэж А-гийн эхний координатээр Б-гийн эхнийх нь нэмээд 2 гарсан. 2 дугаар гарсан. За 2 дугаар координат 4 маань яаж гарсан гэж А-гийн 2 дугаар координатээр Б-гийн 2 дугаар координатыг нэмээд 2 дугаар гарсан. Тэгэхээр эндээс ийшээ үржүүлэхээр хасах 4 тэнцүү 3 дээр нэмэх нь x. Ийшээ үржүүлэхээр 8 тэнцүү хасах 1 дээр нэмэх нь y. Эндээс x-ийг болохоор хасах 7, эндээс y-ийг болохоор 9. Тэгэхээр хасах 7, 9 гэсэн цэгийн координат нь ийм байсан байна. За сүүлийнх нь. За А төрсийг Б төрсөд коммутатор хувирсан гинэ. Манай А төрс нь ийм байжснаа хувирснаа энд очсон гинэ. Тэгээ коммутатийн төв баг коэффициентийг олж байна. За коммутатийн коэффициент маань ер нь төсөн коэффициент гэсэн үг шүү дээ. Жишээл энэ тал нь 2 байснаа энэ 4 болсон бооз. Тэгэхээр энэ коммутатийн коэффициент маань 4 болсон байна. Анхны хоёрт нь ухаар 2 дахин том болсон байна. За энийг ингээд харахаар 3 байхад 6 болсон байгаа. За коммутатийн төвийг яаж болох вэ? Харгалзах цэгийг харгалзах цэгтэй холбоод шулуун татчихна. Цаашид бүгд энэ цэгийг энэ цэгтэй холбоод шулуун татлаа. Дараа нь энэ цэгийг нөгөө цэгтэй холбоод шулуун татлаа. За дараа нь энэ цэгийг энэ цэгтэй холбоод шулуун татлаа. За би аль нь морь татчихва. За байж байгаарай. Энийг бүр татсан биш одоо. За дахиад эхнээс нь хадах тий. За одоо цэгүүд яг шулуунаа яг шугам барьж шалгах гээд ингээд морийг гарах магадaltaй шүү тий. За буруу гарах. За энийг хуургаад шулуунаа юм толчлаа. За дараа нь энийг ингээд яг шулуунаа шугам барьж чадахгүй бол бүгдээрээ координат нь буруу гарах шүү. За ингээд энэ 3 маань энэ зэгт толцож байгааз. Тэгэхээр коммутатийн төв нь хасах 2 байхад тэг гэсэн ийм төвтэй байсан юм байна. Коммутатийн коэффициент нь болохоор 2-той тэнцүү байсан байна.